Эрхэм зөвштэй бид өнөөдөр студидтэй эхний зочноо урьж ирүүлээд байна. Бидний эхний зочноор улсын их хурлын гишүүн Саран Чулуун өргөцсөн юм аа. Өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд. Бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. Энийх ажлаа хийж байгаагаар. Та Ахмадын хөтөлбөр гэж боловсруулж батлуулаад ердөөл одоо энэ 7 хонож байна. Яг энэ хөтөлбөрт Ахмадуудын маань сэтгэл хэрвээ санал санаажлах хэр ирж байна. Эндээс яриагаа эхлэх үү. За 7 хоног болоход одоогийн байдлаар 260 гаруй Ахмадын материал ирсэн бэлээ. За тэгээд Монголын Ахмадын холбоо бас нэлээд идэх оролцоотой оролцож байна. Онлайнаар материал өгж байгаа. Эсвэл цаасараас өгж байгаа. Тэгэхээр онлайн дээр зарим ахмадуудын хувьд манаас жоохон төвөгтэй ах шиг байна. Тэгэхээр бид нар цаасан хувилбаруудыг бас зарим нь хэвлээ тавьчих хэрэгтэй байна гэдэг нэг ийм хувилбарлуу шилжиж байна. Ахмадууд маш одоо нэлээд эерэг ийм сэтгэлтэй байгаа. Яад гэхээр өнгөрсөн жил 9 сард төрийн ордонд Ахмадын чуулган болсон. Тэгээд тэр Ахмадын чуулган дээр их хурлынтай холбоотой хоёр санал байсан. Нэг нь бол парламентын үйл ажиллагааг Ахмадуудад одоо ил тод байлгаач гэдэг санал байсан. За хоёр дахь нь тэдний оролцоог хангаач гэдэг ийм санал байсан. Тэгээд тэдний оролцоог хангана гэдэг нь яг ямар хувилбартай байж болох вэ гэдгийг бодож байгаад олон улсад байдаг жишгийн дагуу ер нь парламентын засаглалтаа улс орнууд бол Ахмадын зөвлөл, Ахмадын оролцоог ингээд парламентын үйл ажиллагаанд оруулдаг олон туршлагууд байт юм билээ. Тэгээд Монгол яг тэрний жишгээр яг Монгол тохирсон энэ хувилбар бол нэг чуулганы хугацаанд тодорхой хуулийн төсөл юм уу тодорхой одоо хууль эрх зүйн бичиг баримт дээр богино хугацаагаар одоо парт таймер те богино цагаар ажиллах эксперт ахмадуудыг урьжуулах юм байна гэдэг ийм шийдлийг гаргаад ингэ явж байгаа. Тэгээд маш олон одоо материал ирүүлсэнийг бодоход мөн дандаа эрэг сэтгэлтэй байгууллагууд бол их таатай байгаа л гэж бодож байна. Яг юм Ахмадууд өөрсдөд нь чиглэсэн юм хөтөлбөр боловсрогдоод ингээд цахим орчин тавигдах бас нэг дутагдaltaй, учир дутагдaltaй тал гэхэд тэд нэр үнэхээр цахим орчныг тэр бүр хангалттай сайн эзэмшиж чадаагүй байгаа. Хамгийн зүгээр ашиглаж чадж байгаа нь Facebook орчин юм уу да гэж харагддаг л да. Тэгээ эндээс зөвхөн саналаа бичих тэр тал дээр бас таарах болов гэж бодогдоод байна. Тэгээ цаасан хэлбэр гэдэг чинь маш их зохимжтой санагдана. Хэрвээ ийм цаасан хэлбэрээр явах юм бол Ахмадууд маань хаана хин тандаж хэрхэн яаж өгөх вэ? За ер нь бол яг нэг шалгуур бас тавьсан байгаа. За бид нэг энэ удаагийн хаврдаа одоо 7 сар хүртэлх 2 сар гаруй хугацаа үлдлээд энэ хугацаанд бол нэг удаагийн чуулган дээр 30 хүртэл ахмадыг аавна гэж байгаа. Тэгээд одоо шил 300-аад хүн ирсэн байхад 30-ын л авах нь шүү дээ. Тэгэхээр тэр 30-таа бид нар ямар одоо ер нь тэр материал өгж байгаа тэр 200 гаруйдаа ер нь ямар шалгуур тавьж байгаа гэхээр 10 жилээс дээш хугацаанд хууль бодлого боловсруулах төвшөнд эсвэл эрдэм шинжилгээний тухайн одоо чиглэлээр ажилласан туршлагатай бол гэж заасан байгаа. Тэгэхээр яг хуу нэг талдаа энэ хүмүүсэл харьцангуй бас цахим цагаан толгой харьцангуй бас гайгүй байна. Гайгүй юм байна тийм. Одоо мэйлээ биччин тий онлайнаар бөглөчин. Гэхдээ зарим одоо юу гэдэг орон нутгаас юм уу интернетийн сүлжээ орж байгаа төхөөрөмжөөс нь хамаарат зарим хүмүүст бол бас дутагдaltaй байж магадгүй гээд цаасаар тэр анкетыг нь хэвлэе гэдэг нэг юм бодолтой байгаа. Гэхдээ одоо байгаа 260 байна уу? Би өнөөдрийн сүүлийн хараг байна л да. Тоогоо харж агаад дараагийн алхам яах вэ гэхээр улсын хурлын гишүүдэд танилцуулна. За гишүүдээ одоо та нарын одоо ажиллаж байгаа хуультай холбоотой ийм экспертүүд манай мэдээллийн санд байна. Эндээс хүнээ аваарай гэх. Тэгэхээр 30 хүртэл хүн сонгогдсны дараа ингээ хаачна гэсэн. Тэгээд нөгөө 30 ахмадаа оролцуулаад одоо жижигхэн хөрхөн танилцуулга хийгээд open нээлтийн ёслол хийгээд те бас нэг юм зааварчилгаа өгөөд ингээ явна гэсэн. Нөгөө талд яг ижил улсын хурлын гишүүд 126 гишүүд өөрсдөө бас ахмад одоо хүнтэй ажиллах зааварчилгаа авч байгаа гэсэн. Тэр нь бас нөгөө талдаа ингээд хоёр талд нь ингээд гоё заавар нөгөөд ингээ холбон зуршлах ийм процесс явагдана. Тэгэхээр цаасаар дараагийн энэ удаа юу ч гэсэн харна. Тэгээд одоо материал ирсэн зарим дутуу юуж болно харж агаад намрын чуулганаар бол дахиад зарлана гэсэн үг байхгүй. Одоо тэгээд өөрөөр хэлбэл Ахмад нийлтэй парламент эксперт тэг 1 2 3 гэл явах нь л тэ 1 2 3 доор ээлжгэл явах гэсэн үг. Тэгэхээр энэ удаад тэр одоо Ахмад сонгогдохгүй байж болно шүү дээ тий. Тэгвэл таны материал манад хадгалагдчихна. Бишвэл би энэ хавар бол би хөгжлийн бэрхшээл ялгуурлан гадуурхал нийгмийн ярьцны тухай ярьж байгаа юм чинь би энэ чиглэлийн хүн л олж ажиллана гэсэн үг. Би 2 хүн 3 хүнтэй ажиллаж бодож байгаа. Тэгвэл хавар биш намар болохоор төрийн бас байгууллага тий ус авах. За төрийн бас байгууллагын хувьд эсвэл сайн дурын ажлын тухай асуудлыг ярихаар намрын чуулганаар бас яг тэр чиглэлийн ахмадуудаас сонгоод авна гэсэн үг байхгүй. Тэгэхээр
Нэг ахмад хэдэн ч удаа ажиллаж болно. Гишүүн бас нөгөө чуулганыхаа хугацаанд хэдэн ч үнэтэй ажиллаж болох гэдэг нэг 2-3 ч юм уу тий дээдлэн. Тэгэхээр нөгөө 30 гэдэг бол бас тийм их таа бол бас биш. Тэгэхээр 126 гишүүн магадгүй одоо юу гэдэг энэ удаад 10 гишүүн саналаа өгөөд 30 хүнийг авах уу тий эсвэл 5 гишүүн саналаа өгөөд одоо 30 хүнийг авах уу гэдэг нь бол нөгөө хуулийн төслөөс хамаарна, экспертүүдийн манаас бололцооноос хамаарна гэсэн үг байхгүй. Ер нь хөтөлбөрийн гол зорилго юунд оршиж байгаа вэ? 3 чухал зорилготой. За нэгдүгээр ахмадын туршлагаа мэдлэгээ залуу үедээ хуваалцж байгаа ахмадуудын сэтгэл санааны байдал маш өндөр байдаг. Энэ нь өөрөө аз жаргалыг нэмэгдүүлдэг юм. За сэтгэл зүйн хувьд бол юм. За хоёрдугаарт ер нь энэ бодлого шийдвэр бол өөрөө бас жоохон залхамж халаатай байх хэрэгтэй. Тухайн чиглэлээр одоо өмнө нь 10-20 жил ажилласан хүнээс илүү тэр замлыг мэдэхгүй шүү дээ. Бид нар л өөрсдөө шинээр одоо ажиллаж байгаа залуу гишүүдийн хувьд бол ер нь энэ ахмадын үгийг сонсох хэрэгтэй. Ахмад бол туршлага гэдэг чинь өөр маш том хүч байдаг. За тэгэхээр ахмадын оролцоог хангаад сэтгэл санааны байдлыг дээшлүүлэн. За эдийн засгийн хувьд тэр хүмүүс бас цалин авна. Гэрэт одоо зөвлөх судлаач гэх тэгэхээр тэгэхээр эдийн засгийн үр дагавартай. За тэгээд мэдээж хэрэг бодлого шийдвэрийн уялдаа холбоог хангах гэсэн 3 том зорилготой байна. Ахмадуудын маань энэ санал санаачлалууд ер нь төрийн бодлогод нөлөөлөх хүйц за тэгээд төрийн бодлоготой тусгагдаж орох талтай гэж бол харж бас болох юм тий. Тэр бол бүр ингээд 100% хангагдаж байгаа л гэсэн үг. Хөтөлбөр хэдийн хугацаатай үргэлжлэх вэ? 28 онд дуустал үргэлжлэнэ. Тэгэхээр одоо чуулганаас чуулганд л аваад байна гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Чуулганаас чуулганы хорон тухайн бодлого зорилтуудыг хэвшүүлж байгаа тийм байна. Яг гоо зарим гишүүд одоо нэг ахмадыг аваад бас 2-3 чуулганд амнаад ажиллах бас боломжтой. Шинэ одоо эхний удаад авч ажиллаж байгаа ахмадууд байна уу? Ямар төсөл төр жоохон авч ажиллаж байна? Яг гоо одоо миний яг өөрийнхөө жишээ би ярих гэдэг байхгүй. Миний хувьд жишээлбэл би хөгжлийн мэргэжлийн хүний эрхийн асуудал дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр ахмад яг хуулийн чиглэлээр ажиллаж исэн Оюнбаатар гэж хүн байна Монголд. Хүмүүс мэддэг. Тэр хүнийг бол би авч тий одоо миний зөвлөх судлаач гэдэг юм уу ажиллаач гэдэг санал тавиад байгаа. Тэгэхээр Оюнбаатарга тэр open parliament материалаа өгөөд тэндээс би Оюнбаатарга сонгоод авчна гэсэн үг. Жишээлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр бас тэр чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач хүн байна. Бас ахмад. Тэр хүнийг би чөлөөрөөд за энэ дээр та надад санал бослол туслаач энэ дээр ажиллая гэдэг ингээ аав. Тэгэхээр жишээлбэл би нэг 2-3 одоо том төсөл төр байгаа бол 2-3 хүн аавна. Яг энэ мэдчилэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа тий одоо тэндээс гарсан хүмүүс байл манай эмч гişүүдээс авах боломжтой гэх мэтэр ингээ явах байхгүй. Тэгэхээр тэр 30 бол гişүүдээсээ бас их хамаарна л гэсэн. Ер нь бол 30 хүртэл бид нар нээлттэй байлгаад тоон 30 болохоор бид нар нээлт хийн гэсэн одоо нээлтийн ёслол хийх юм уу? Альбасаар энэ хөтөлбөр төсөл хөтөлбөрүүд яг ингээ хэрэгжиж эхлээд төгсөх шатыг хэрхэн үнэлж дүгндэг. Одоо энэ чи дараагийн их хурл хүртэл их хурлын шинээр байгуулагдах хүртэл хэрэгжих хөтөлбөр байна шүү дээ. Манай ахмадуудын сэтгэл ханамжийн баталгаа хэр байдаг юм болоо энэ хугацаанд. Яг энэ 4 жилийн хугацаанд бол хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад хандсан голчлон явах гэж байгаа юм шиг байна тий. Үгүй энэ бол бүх ахмадууд. Энэ нээлттэй парламент эксперт бол эрдэм мэдлэгтэй хууль одоо эрх зүй захиргаа тий шийдвэр гаргах төвшөнд ажиллаж исэн ахмадууд зориулсан хөтөлбөр. Хөгжлийн бэрхшээлтэй ахмадууд за ер нь ахмадуудын асуудал гэвэл арай өөр асуудал болно л доо. Монголд одоо нэг 300 гаруй ахмад настан байна тий тэднийг ингээд 5 бүлэг сегментэд хувааж үзэх юм бол бие даах чадвараар нь одоо хуваах юм бол дэмжлэг туслалцаа хэрэгтэй эрүүл мэндийн асуудалтай одоо бэрхшээлтэй болсон ахмадууд нэг 20 орчим хувь байна. Тэр хүмүүст бол хасаргаа тусламж хэрэгтэй байна. Гэтэл тэтгэврт гарсан ч гэсэндээ өөрөө ажиллаа хийдэг тий өөрийнхөө одоо бие даах чадвар нь хэвэн нийгмийн харилцаанд ордог идэвх цэцгэлтэй ахмадууд бас нэг 20 орчим хувь байна. За энэ дундлын 3 босод хувьд нь бол хүүхдүүдтэйгээ амьдардаг ч юм уу эсвэл одоо ач цэгээ хардаг гэртэй байдаг нийгмийн идэвх оролцоо харьцангуй баг зэргийн хумигтмал ийм хүмүүс бас байгаад байна. Тэгэхээр бид нар өөрөө ахмадын шинэ хууль одоо энэ оноос эхэлж хэрэгжиж байгаатай холбогдуулан ахмадуудыгаа дэмжих хэрэгтэй. Гэхдээ энэ 3 бүлэг хүн амын нөхцөл байдлын тохирсон дэмжлэгүүдээ бид нар өөрсдөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Энүүний нэг нь бол ахмадын хөдөлмөр эрхлэлт байгаа байхгүй. Тэгэхээр ахмадын хөдөлмөр эрхлэлийн тухай хуулийг өөрсдөө гаргачаад их хурл өөрсдөө олон улсын жишгээ дагах хэрэгтэй. Дээрэс нь өөрсдөө бас тэр хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ хүрээнд Open Parliament эксперт маань л нөгөө
шийдвэр гаргах төвшөнд ажиллаж исэн туршлагатаануудыг аваад ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд байгаа одоо юу гэдэг нь түрүүний миний хэлдэгтэй тусламж хэрэгтэй байгаа эмзэг нөхцөлд байгаа ахмадууд эсвэл нийгмийн харилцаа хумигдмал байгаа ахмадуудад зориулсан өөр бодлого, өөр үйл ажиллагаа хэрэгтэй. Тэрэн дээр бол их хурл бол өөрсдөө бодлогын хувьд дэмжиж ажиллах хэрэгтэй. Жишээлбэл аж ахуйн нэгж байгууллагууд ахмадын сантаа байх хэрэгтэй. Ахмадын санд төвлөрсөн мөнгөө саяны хэлсэн ахмадын нийгмийн оролцоог дэмжихэд зориулах хэрэгтэй гэх мэтчлэн хуулиараа бас шийдэгдсэн байгаа. Одоо их хурл хуулийн хэрэгжлийг хангах дээр бас ажиллах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр иймэрхүү төвшөнд ингээд сегментэлж ингэж бид нар ахмадын асуудлыг харахгүй бол ахмад настан гэхээр л одоо асрамжинд байх хэрэгтэй юм шиг тий эсвэл ингээд ядрах хэрэгтэй юм шиг хараад байгаа. Тэгэхээр энэ дээр л бид нар жоохон өөрсдөө ажил хөдөлмөр эрхэлж болохгүй юм шиг тий. Кино театрт ахмад хүн явж байвал гайхаад байдаг юм шиг энэ төр байж болохгүй. Тэгэхээр энэний шинээр л энэ 126 парламент чинь өөрөө шинэ одоо бүтээн байгуулагдаж байгаа хүн төвтэй парламент гэж яриад байгаа. Хүн төвтэй байхын нэг зүйл чинь аахгүй. Тэгэхээр хүн амынхаа онцлог ялгаатай тэгсэн мөртлөө одоо тэр ондоошил тэрэндэн зориулсан юм а өөрийн орондоо тулгуур зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхээр тэр хүрээнд л яваад байгаа хөтөлбөр гэсэн. Өмнө гарч ирсэн ахмадуудтай холбоотой хууль тогтоомж шийдвэрүүд одоо энэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжилт ер нь жаахан учир дутагдaltaй байдсан болов уу гэж бодогддог л да хувь хүний хувьд. Яагаад гэхээр ахмадууд тэр бүр тэдэнд тэм сэтгэл ханамжтай байж чаддаггүй. Одоо энэ хөтөлбөрийн давуу тал юу байх вэ? Жишээ нь одоо ингээ насны ахмадын хөтөлбөр боловсруулад ингээд 7 хоног энд одоо яг нөгөө ахмадуудад ер нь бол тэтгэвэр их өрөвдөлтөө шүү дээ манай ахмадуудын тий тэтгэвэр хангалттай л ахмадууд сэтгэл ханамжийн баталгаа бол баг илүү их өсөх болов гэж бодогдоод байна л да. Энэ тал дээр бас ярилцах, хэлэлцэх одоо шийдвэрлэх асуудал байна уу? Маш их байна. Тийм. Яг гоо сэтгэл ханамж гэдэг нь өөрөө энгийнээр бол хүний нөгөө олон улсын одоо аз жаргалын урал хүний дотоод сайн сайхан байдал гэдэг. Дотоод сайн сайхан байдал нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол эхний хэсэг хүчин зүйл нөлөөдөг нь орлого гэж байгаа юм л та. Манай тэтгэврийн байдлаас хамаатай тэр орлого тааруу учраас сэтгэл ханамж тааруу. Нөгөө талд сэтгэл ханамж мөнгө хоёр хамт дээшээ өсөж байгаад тодорхой хэмжээнд нэг газар очиод мөнгөн дээшээ чигээр яваа сэтгэл ханамж ингээд зогсчихдог байхгүй. Гэтэл тэн дээр юу тэр сэтгэл ханамжийг нэмэгдүүлээд байгаад байдг вэ гэхээр нийгмийн оролцоо байдаг байхгүй. Нийгмийн оролцоо нь өөрөө идэвхтэй оролцоо, өөрийгөө үн цэнтэй байна гэж мэдэрдэг нь өөрөө мөнгнөөс илүү хугацаанд хүнийг аз жаргалтай байлгадаг гэдэг нь бол маш олон судалгаагаар гарчаад байгаа. За мэдээж энэ дээр би одоо мөнгө чухал биш, тэтгэвэр чухал биш гэж байгаа юм биш нөлөөтэй. Гэхдээ энэ дээр бол энэ open expert л тэр нийгмийн оролцоог дэмжиж байгаа. Нөгөө тал тэднэрт баг зэрэг орлоготой болгож байгаа гэсэн. Ер нь ахмадын одоо өнөөгийн байдлыг нийгмийн байдлыг аваад үзэх юм бол маш хэцүү байгаа. Ахмадын тэтгэврийн асуудал нь амьдрал нь хүрэлцэхгүй байгаа тий. Тэтгэврээс гадна ахмад тэтгэврийн орлогоо аваад зарцуулж байгаа юм нь хүрэхгүй байгаа учраас бусдаас хамааралтай болчиход байгаа тий. Нэг гадагшаа гарыг нэг хүссэн юм хийхлээр гадуурх төр нийгмийн үйлчлэгөө өөрөө ахмадад ээлтэй бас биш байгаа. Гадаадад бүр юм ахмадад ээлтэй хот тосготын индекс гэж байдаг байхгүй. За ингээд ямар ч газар үйлчлэгээний газар явхад меню өөрөө нүдэнд харагдах фонттой бичигдэх хэрэгтэй. Тэр чинь зөвхөн ямар ч хараа мотой хүмүүс бич болно шүү дээ. Тэгэхээр томоор бичих хэрэгтэй, хаяг ойлгомжтой байх хэрэгтэй, хаашаа яаж явах зүг чиг нь ойлгомжтой байх хэрэгтэй. Хүмүүс өөртөө биеийн хилэмжээр ахмад настай хүнтэй ойлгомжтой зөв харилцах хэрэгтэй гэх мэтэр зөндөө олон ийм асуудал байгаа. Тэр бүгд манай улсад дутагдaltaй байна. Энэ дээр бол жижигхэн сэтгэл гаргах хэрэгтэй. Тийм, энэ чинь бол заавал төсөв мөнгө гэхээс илүү бас жоохон мэдлэг, жоохон хандлага, жоохон сэтгэл гаргаж байгаа. Тэр хүмүүс өөрсдөө мөнгөний залуу тэр ресторан тэр зоогийн газрын л бас эзний сэтгэл штэ. За тийм нэг компани жишээлбэл нэг ахмадыг ажиллаж болох байхгүй. Жишээлбэл одоо ахмадын сангийнхаа хувьд гэж бодно, өөрийнхөө ээжгээ гэж бодно тий аваад ажиллах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Энэ дээр бол ингээд олон л асуудлууд байна л да. Бас эрүүл мэндийн тал дээр бас нэг юм ажиглаад байдаг юм л да. Үнэхээр ахмадууд бол за тэгээд 60-аас дээш насныхан бол гарцаагүй эмнэлгийн байгууллагаар тогтмол үйлчлүүлэх тийм хэрэгцээ шаардлагатай болцсон харагдаад байдаг. Тэгээд эмнэлгийн байгууллагад очино өндөр настай настангуудыг бол ер нь за ер хатуухан хэлэхэд хүн гэж үзэхгүй таны насны доройтол таны байгаа байдал ийм гэд хүлээж авахгүй янз байдал ер нь маш их ажиглагддаг. Хувь хүний үүднээс харахад зүгээр бусад хүмүүсийг харж байхад яг энэ дээр бас тулж ажиллах бодлогын чанартай нөлөөлөх тийм нөлөөллүүд шийдвэрүүд юу вэ? За хөтөлбөр дотор. Тий, одоо яг ингээд топ статистик харах юм бол Монголд 10 ахын тутмын
6 өнөө 7 нэмэгтэй байгаа. 3 юм уу 4 эрэгтэй хүн байгаа. Өөрөөр хэлэх юм бол дундаж наслалтын зөрүү 9.4 жил болчиход байгаа. Тэтгэврт гараад эрэгтэйчүүд маань бол айгүй хурдан одоо юм ертөнцийн мөнх гэсэн үзүүлээд эмэгтэйчүүд маань дандаа ганцаараа бэлэвсэн үлдчихин гэсэн. За ингээд ганц би эмэгтэйчүүд ээж нар буюу заримд одоо үр ачаа хараад тий ачцыг харсан ийм ахмад эмэгтэйчүүд ингээ үлдэхээр нэгдүгээр хамгийн том асуудал нь ганцаардал байгаа. Ганцаардал нь ингээд мэдэгдэж байгаа мэдэгдэхгүй заримдаа тэрийг гадагшаа гаргахгүй ингээд тусгаарлаад байж байна. Энэ нь өөрөө одоо ангаахаар бол бие сэтгцийн хамаарлалын өвчин буюу сэтгэл санаа хэцүү болохоор бие нөвдөд дараалт зөөр судас бусад өвчнүүдийг дууддаг тийм. Эндээсээ үүдээд имлэгээр ингээд очиж үзүүлнэ. Тэгэхээр зарим клиникийн хувьд ингээд үцхээр шинж тэмдэг илэрдэггүй. Одоо ингээд зүгээр ингээд бүх юм ингээд зүгээр хааддаг. Гэхдээ би ингээд бие өвдөд байна гэдэг ийм ахмадууд байдаг. Энэ нь бол өөрөө ахмадын яг эрүүл мэндийн хувьд бол аюул том юм онцлог. Тийм болохоор ахмадын эмч буюу геронтолог хүүхдийн эмчээр тустай байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар өөрсдөө ахмадын энэ геронтолог судлалын эмчнэр Монголд бас мэргэжлийн цөөхөн байна. Тэгэхээр ийм хүмүүс олон байх хэрэгтэй. За хэрэв олон байхгүй юм бол ангаахын тий ер нь одоо их сургуулийн хөтөлбөрөд өөрсдөө ахмад судлалын хичээлийг түлхүү оруулах хэрэгтэй. Энэ дээрээс ажиллах хэрэгтэй. Яг одоо би жишээлбэл хөгжлийн бэрхшээлийн салбарынхаа асуудлаар нэлийн ажиллаад дуусч байгаа учраас ахмадын яг энэ дээр энгийн тэгин гэдэг дээр бол шууд таймтай шийдвэр гарсан зүйлүүдийг ярьж чадахгүй байна. Гэхдээ их хурал дээр одоо хэд хэдэн ажлын хэсэг үүсгэн байгуулагдаад ахмад руу чиглэсэн ажлууд хийж байгаагийн нэг нь бол тэр асаргааны одоо талаар хууль эрх зүйн асуудлуудыг ахмадтай холбоотой байгаа. За их хурал дээр ахмадын чиглэлээр бас лобби бүлэг байгуулагдсан байгаа. Рэгдэл гишүүн, инхтээ гишүүн энэ ахлаад ингэ явж байгаа. Тэгэхээр энэ бүлгүүд маань бас энэ дээр нэлээд ажиллаж ярилцсанаа. Энэ дээр миний хувьд яг нийгмийн эрүүл мэндийн ахмад насны судалгаа хийсэн хүний хувьдаас оролцох юм байна. За манад одоо юу тутаа байгаа гэхээр ахмадууд ажилдаа байгаадхаа би нүрддэггүй ш та ингээ анзаардгүй ингээд ажилдаа байвал тэр чинь ирч үуч. Тэр чинь нөгөө нийгмийн оролцоо байгаа байхгүй. Тэгэхээр оролцоог нь л нэмэгдүүлэх хэрэгтэй. Нийгмийн оролцоог нэмэгдүүлэх нь аюул чухал. Дээрэс нь 10 ахмад тутмын 7 нэмэгтэй гэж бодохоор тэр 7-гийнх нь 60% нь бэлэвсэн гэж бодохоор чинь айгүй юм одоо хэцүү байгаа тийм. Тэр ганцаардал чи өөрөө тэр шинж тэмдэггүй сонин өвчнөд бий болоод байгаа. За энэ нь өөрөө нэгдүгээрт мэрэгжлийн ахмадын мэрэгжлийн бас эмнэлгийн ажилтнуудын асуудал нэгдэлт байгаа. А нөгөө тал нөгөө хэмжигдгүй шинж тэмдэг шиг тийм сонин одоо эмгэгүүд өөрөө сэтгэл санааг нь зовоодог бие нүддэг учраас төвшөөдөг юмнууд бас байдаг байхыг бас өөрсөхгүй. Тэгэхээр нэг юм хоёр талтай байгаа байхгүй. Бид хоёрын ярилцлага ер нь дуусгаж байна. Танд сүүлийн минутыг үлдээ. За бид нар өнөөдөр ахмадын төлөөх одоо ажил гэдгийг биднээс тусдаа гэж ойлгож ирсэн болохгүй. Энэ бол та бид хоёр ирээдүйд амьдрах нийгмээ бас бүтээж байна л гэсэн үг тийм. Бид нар үр хүүхдүүдээ зовоохгүйгээр өөрсдөө бие даасан ийм одоо идэвхтэй наслах хэрэгтэй байгаа. Энд өнөөдөр өөрсдөө гар бие оролцохгүй юм бол тэгээд бидний төлөө ирээдүйд ер нь хинч өөрсдөө тэр өөрийнхөө бүтээсэн нийгэмд өөрсдөө унж штэ тий. Тэгэхээр энэ дээр бол хүн болгоны оролцоо аягүй чухал. Тэгэхээр аж ахуйн нэгж байгууллагууд хамдын сангаа ажилуулаарай, тэрийг үр дүнтэй зориулаарай. Зөвхөн цагаан сарын боб борцог талханд одоо зориулаад бэлгэлдэг юм шиг бити байгаа чи тий. Одоо их хурал дээр open parliament expert бол тэрийг одоо үлгэрлэж байгаа ийм хөтөлбөр юм шүү тий. Өөрийнхөө байгууллагаасаа тэтгэврт гарсан мэргэжлүүдэд урьж ажиллаж байгаарай. Танаа дээр бас ажилтдаг юм байна. Тэгээд ийм санаачлалыг л одоо иргэдэд хэлээ да. Баярлалаа танд. Хүн бүр яг энэ ахмад наснуудынхаа насан дээр хүрэхээс хойш хүн бүхэн өнөөдрөөс эхэлж хүүхэд залуусаасаа эхлээд ахмадуудаа хүндэтгэж ахмадуудаа хайрлаж сэтгэл гаргаж байгаарай л гэж хэлхийг хүсэж байна. Өнөөдөр бидний урилгыг хүлээж авч ирсэн танд баярлалаа. Сонирхолтой манай ахмадуудад ялангуяа тод удахгүй одоо ахмадуудынхаа игнэн шилжин хинч гэсэн ахмадуудынхаа насан дээр хүрэн тийм болохоор эднийхээ төлөө сэтгэл гарган ажиллаж байгаа улсын их хурлын гишүүн танд баярлалаа. Ажилтны амжилт хүсье. За баярлалаа. Та хэддээс амжилт хүсье. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ бид өнөөдөр студидтэй улсын их хурлын эрхэм гишүүн Саран Чулууныг урьж ярилцлаа. Бидэнтэй хамт байсан баярлалаа.